Халдвар авсан хүн хүсүүтээс тусламж эрсдлэр нь яах ёстой вэ? Ийм тан уух юм уу? Энэ дээр ер нь ямар зөвлөгөө өгөх вэ? За халдвар авсан хүн маань ерөнхийдөө тохиолдлуудын ихэнх хувь нь 80 гаруй хувьтай 85-аас дээш хувьтай хөнгөн буюу шинж тэмдэггүй байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хөнгөн буюу шинж тэмдэггүй байгаа тохиолдолд та ямар нэгэн одоо эмчилгээ тусламж заавал авах гээд байх шаардлага бол байхгүй. За бусад улсын туршлагаас харж байхад бол хөнгөн шинж тэмдэггүй тохиолдлуудад бол гэрийн одоо тусгаарлалтыг зөвлөж байгаа 14 ангийн түүнээс биш ямар нэгэн байдлаар ийм тариа хэрэглэх ийм зөвлөмжийг бол өгөхгүй байгаа. За мэдээж хэрэг та тодорхой хэмжээгээр одоо шинж тэмдэг илрээд халуурах гэдэг ч юм уу тийм ээ хамгийн түрүүнд илэрх гол шинж тэмдэгүүд байна шүү дээ. Халуурах гэсэн ийм шинж тэмдэг илэрчээвэл шинж тэмдгийн эмчилгээ хийж болно. За одоогийн байдлаар бол бид нар яг гэрээр тусгаарлагдаад үлдэж байгаа хүмүүстэй бол эрүүл мэндийн яамнаас одоо ийм вакцыг бол бэлтгэсэн байна. За тэр вакциндаа юу вэ гэхээр халууны шил байна. За халуурах юм бол та хэрэглээрэй гэсэн парацетамол байна. За дээрэс нь витамин С болон Д ингээ 10 хоног уухаар ийм тун та ийм вакцыг бол одоо гэрээр үлдэж байгаа хүмүүст үлдээгээд явж байгаа. Халууны шил байна. За халуурах юм бол та хэрэглээрэй гэсэн парацетамол байна. За дээрэс нь витамин С болон Д ингээ 10 хоног уухаар ийм тун та ийм вакцыг бол одоо гэрээр үлдэж байгаа хүмүүст үлдээгээд явж байгаа. Тэгэхээр бол хэрвээ ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй хөнгөн байх юм бол та ямар нэгэн эмчилгээ хийх шаардлагатай гэж бодож санаа зовох ерөөсөө шаардлага байхгүй. Сэтгэл санаагаа тайван байлгаад хоол ундаа идэж угаад нойрон сайн аваад тийм ээ дархлаагаа дэмжиж ингээд л гэртээ тусгаарлаад байж чадлаа хангалттай. Заавал нэг эмчээс зөвлөгөө амар болвол ер нь яах ёстой юм болоо. За хэрвээ та гинт одоо өндөр халуурахч гэдэг ч юм уу тийм огцом ийм шинж тэмдэг илэрх юм бол хүсүүтийн 100-ийн утсанд хандаж болно. За юу тусгаарлалтынхаа хугацаанд одоо гэрээр үлдчихэд хэрвээ шинж тэмдэг илэрх юм бол өөрхийнхөө эмчтэй яралтай хандах хэрэгтэй.